Дэлхийн том гүрнүүд ойролт орнуудад эхлүүлсэн дайн өргөжин тэлж байгаа нь энэ 7 хоногийн хамгийн онцлог сэдв юм болов уу. За тэгээд энэ Монголд ямар эрсдэл авчирч болох вэ? Яаж биднэрт нөлөөлөх вэ гэдэг талаар ярилцъя гэж бодлоо. Энэ удаагийн дайны цар хүрээ нь бол нэлээд тийм том байгаа. Ер нь бол энэ 21-р зууны одоо бидний амьдарч байгаа цаг үед дэлхийн конфликт, томоохон геополитикийн зөрчилд үүсч байгаа. Тийм учраас их баг гэлтэх улс үндэстэн болгон өөрсдийн сөрөн төсвөрлөх чадвараа нэмэгдүүлэх ийм томьёолол гарч ирж байгаа шүү дээ. Шаардлагатай болж байна гэж. За энэ сөрөн төсвөрлөх чадвар гэдэг дээр олон зүйл бий. Гэхдээ хамгийн гол асуудлуудын нэг нь бол дотооддоо шатхуунаа бордоогоо химийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болох. Энэ бол суур химийн хүнд аж үйлдвэр юм аа. За Монгол улс газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаа. За мэдээж газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар шатхууныхаа эсхийг хаана тэгээд дагалдах үйлдвэрүүд бас бий болно. Тэгэхээр энэ төслийг бүтэл муутай олон шүүрлэх зүйл бий. Гэхдээ бид ямар ч хэлсэн ард нь гарах ёстой. Цаана дахиад тал нь бол хангамж тодорхойгүй үлдэнэ. Тэгэхээр тэр тал хангамжийг нүүрснээс гаргаж авнаа. Яагаад ойролт орнуудын дайны тухай ярьж байснаа Монголд нүүрснээ шатхуун гарах тухай яриад байна гэж. Тэгэхээр ойролт орнуудын энэ орнууд бол дэлхийн нефтийн гол олборлогч нийлүүлэгчдийн нэг. Дэлхийн 5/1-ийг эдгээр олборлж байгаа. За энэ хэсэг улсуудаас гарч байгаа нефтийн 90% буюу одоо бараг л бүгд байх нь шүү дээ. 90% нь Хормузын хоолоогоор тээвэрлэгдэж гардаг. Энэ бол ерөөсөө өргөшөө 30 км ийм хоолой баг. Тэгэхээр дайны улмаас энэ хоолой хаагдах юм бол дэлхийн нефтийн хангамжид маш том аюул учирна. Ялангуяа манай бүс нутагт. Эндээс энтгэг улс гаднаас авдаг нийт нефт импортын 60%, Хятад улс 40%, Япон 75%-ийг авч байгаа. Тэгэхээр энэ дэлхийн том эдийн засгуудын газрын тосны хангамж огцон маагдах юм бол маш том хямралд үүснэ. За энийг урьдчилж хараад жишээлбэл энэтхэг улс Оросоос авах. За Оросыг Америкууд бол хоригт оруулсан байгаа. Энэтхэг рүү нефтийг гаргахгүй гэдэг. Энийг 30 хоногийн хугацаагаар хоригоо цуцлаа гэд Америкийн нэгдсэн улс энэтхэгтэй тохироо хийж байна. За бүгд найрамд Хятад ард улс болцшгүй хангамжийн асуудал үүсч магадгүй учраас гадаадд экспортлж гаргадаг дизелийн түлш, бензинийнхээ экспортыг зогсоох шийдвэрийг гаргасан байна. За энэ бол ингээд Монгол улсад манай хэрэглээ өчүүхэн баг харьцуулахад гэхдээ дайн дажинтай самуунтай хямралын үед бол хэрэглээ багтахгүй. Тэн дээр хангалттай ямар нэгэн доголдол үүсгэхэд манад хамгийн наазах нь бензин колонкон дээр очоор үздэг. Тэгээд нөгөө уул уурхаа маань мөнгө олж иддэг салбар маань дизелийн түлшийг хэрэгэлдэг. Ингээд эдийн засаг тэр зэгээр царцгаад хүрдэг. Ийм эрсдлээс учрж болжгүй. Бид нар мэдээж их гүрнүүд болсон манай хоёр том хөрсөд их өөрсдөө даатгаж найддаг. Тэр хөрсүүд маань Монголд бас их нааштай хандаж ямар нэгэн байдлаар Монголын тогтвортой хангамжийг бол садлахгүй гэдэг амладаг. Өөрсдөө агуулгасаа дутуу байна гэд нөөцөө бүрдүүлж чаддгүй талтай. Гэхдээ нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Ийм том хямралууд дахин болох магадлалтай. Ер нь ямар нэгэн эмзэг нөхцөл үүсгэхэд өөрсдийгөө 21-р зуунд аваад явах дотоодын суур аж үйлдвэрлэл биднэрт хэрэгтэй. Ийм учраас миний бие улсын хурлын гишүүн болоод 2024-өөс 2028 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нүүрснээс шингэн шатхуун химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулъя гэдэг санаачлал гаргаж тусгуулсан. Тэр нь юу гэхээр том хэмжээний шинэ аж үйлдвэрлэл байгуулахын өмнө жижиг хэмжээгээр туршиж түүндээ хүмүүсээ бэлдэж технологио өөрийн болгодог. За энэ бол төрийн хийх ёстой хэсэг нь. Хувийн хэсэг нь болохоор хувийн хвшлийг татаж оруулах хэсэг нь болохоор татврын зохицуулалт. Нефт боловсруулах үйлдвэртээ өрсөлдөх чадвартай болох хэмжээний татврын өнгөлтийг оруулах хэрэгтэй. За энэ бол ингээд хуулийн одоо нэмэлт өөрчлөлт хэлбэрээр санал болгох зүйл байгаа юм. Ингэсэн тохиолдолд бол нөөц нь одоо манайх чинь газрын дор бараг л хөрөн үүснээ далаа байгаа. Бид нар хизээж энийг хэрэгжилж дуусгахгүй. Тэгэхээр нөөц нь бол хямдхан учраас нэг баригдсны дараа хангалттай баг үнээр гардаг баг. Энэ санаагаа
Монгол улсыг хөгжүүлэх 2025-аас 30 он 5 жилийн төлөвлөгөөнд би тусгуулах гэж үзээд дийлсэнгүй. Гэхдээ зорилт хэлбэрээр дотоодод нүүрснээс үйлдвэрлэх хийн төр шатхууны хэмжээг нэмэгдүүлнэ гэж бол оруулж чадсан байна. За энэ зорилтыг биелүүлэхийн тулд одоо парламентын гишүүний хувьас зарим гишүүдийн хамт хэрэгжүүлэх эрх бүхий чадамж өгөхийн засгийн газрууд төрийн бүтцийг шахаж шаардаж ажиллана. За эрх зүйн орчин дээр бол өөрөө үргэлжлүүлээд ажилланаа. Нэгдүгээр 21-р зуунд Монгол улс тогтвортой өгч хэрэгтэй. Тогтвортой байхад шатхун, хийм, бордоо амин чухал. Хоёрдугаарт энэ технологи бол шин зүйл огт биш. Энэ 100% үйлдвэрлэлд нэвтэрсэн, батлагдсан. Өмнөд Африк, Америкийн нэгдсэн улс, Бүгд найрамд хятад ард улс. Хамгийн том нь Бүгд найрамд хятад ард улсад ажиллаж байгаа. Жилд 1 тэрбум тонн нүүрсийг эрчим хүчний бос зориулалтаар ашигладаг. Үүний 3/1 нь нүүрсний химийн аж үйлдвэрлэл. Өөрөөр хэлбэл тэд нар олон 100 сая тонн нүүрснээс олон 10 сая тонн шатхуун, спирт, бордоо, хуунцар тэгээд химийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр энэ туршлагыг бид нар нэгэнд ойрхон байгаа найрамдалт стратегийн харилцаатай их гүрэн хөршөөсөөс оролцоод Монголдо байгуулах нь бол маш чухал юм аа. За байгуулахын тулд хоёр зүйл бий. Нэгдүгээр жижиг хэмжээний туршилтын үйлдвэрлэлийг явуулж, энэ бол төрийн зүгээс санаачилж байгаа зүйл. Тийм айхтар том зүйл бол биш. Энэ нэг $20 сая орчим хөрөнгө оруулалтаар бол бүтчихээд. За хоёрдугаарт нь тэгвэл татварын хөнгөлөлтийг үзүүлээд нефт боловсруулахдаа санхүү эдийн засгийн модель нь өсөлт түвшинд аваачих юм бол тэгээд хувийн хөрөнгө оруулалтыг татчих болно. Нэгэнд хөрөнгө оруулалт барьцсны дараа түүхийн эд нь газрын тостой харьцуулахад хямд, найдвартай Монголд өөрт нь байгаа учраас өртөг бол эцсийн бүтээгдэхүүний өртөг бага гарнаа. За ингээд энэ бол монголчуудын анхаарах ёстой зүйл. Үүнийг би дайны жишээн дээр гаргаж тайлбарлая гэж бодлоо. Ягаад гэвэл миний бодлоор энэ 7 хоногт хамгийн чухал сэдв бол энэ байна. За ингээд маргааш Мартин 8 болж байна. Тийм болохоор бүсгүйчүүддээ баярын мэнд төргий, хамгийн сайн сайхан бүхнийг та бүхний ажил төрөлд амьдралд нь хүсээрөөё. За баярлалаа.